Та бүхэнд энэ өдрийн мэндийг төсөөлье. Намайг Иргэдийн Үнэн Бат гэдэг. Би өнгөрсөн 2024 онд өндөр насны тэтгэврт гараад байж байгаа. Хөдөлмөр эрхтдийг дэмжих үндэсний зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 тогтоолоор ахуд насны төр ажлын байраар хангах ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан энэ тогтоолын хэрэгжлийн дагуу миний бие тус байгууллагада ажиллаж дараах зүйлийг хийлээ. За 1 2 3 дугаар цэцэрлэгүүдийн яруу нэгтлэнгуудаа уулзаж хийсэн үйл ажиллагаатай танилцж заавар зөвлөгөө өгч ажилласан. Сургуулийн нэгтлэн бодогч яруу нартай мөн уулзаж 2025 оны 1-р улирлын тайланг татан тухайн өдрөөр шалгаж үзэхэд бол хэвийн байдалтай байсан болно. За Засгийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцж 2025 оны төсөв зохицуултыг мөн Нярмын програм болон Эхлэн бодох бүртгэлийн програмуудаа харилцан ажиллаж заавар зөвлөгөө өгч ингэж ажилласан болно. За энэхүү хугацаанд бол манай нэгтлэн Нярмуудын ажил хэвийн сайхан ингээ үргэлжилж байгаад миний хувьд баяртай байна. За энэхүү үйл ажиллагаанд оролцсноороо би бол өөрийнхөө бас тухайн үед хийж амжаагүй байсан зарим ажлуудыг яг таата чөлөөтэй нэг хэлж за энийг ингэж шүү тэрийг ингэж шүү гэж дүүнэстэй зааж ажилласан бол 25 оны төсөв хэрхэн батлагдсан үйл явц нь ямар байгааг одоо хийж жийгүүр ямар ажил болгоомжтой ажил байныг би харилцаж энэ Ахмадын хөдөлмөр эрхлэлд орлого нэмэгдүүлэх залуу хойш үедээ зааж сургах энэхүү хөтөлбөр дарах хэмжээнд одоо яг энэ чиглэлээр л хамтран ажиллах гэсэн бодолтой байна. Төсөв бид нар чинь одоо 2024 оныхаа тайлан өнгөрсөн саяхан 3 сарын 25-ны дотор нэгтгэж өгөөд хүлээлгээд өгсөн байгаа. За энэтэй холбоотой тайланыг тодруулах гэдэг зүйл байгаа. Энэ сангийн сайдын 341-р шалын дагуу одоо энэ тодруулгыг хийн. За энийг бол яг нэг үржлэн та бүхэнд өөрийн биеэр яг тэр програм дээр шинэ танилцуулж би бол зогсхон өөрөө ч үйл ажиллагаатай хийж байгаа ажилтай бас танилцсан. Ер нь бол яг өмнөх бидний ингээ авч хэрэгжүүлсэн ажиллагаа энэ жил бас яг тэр чигээр явж байгаа гэж ойлгосон. Ялангуяа сум хөгжүүлэх сан дээр энэ бол бас боломжийн. Хоёрдугаарт бол та нарын орон нутгийн хөгжлийн дээр тэр малын хөлний татвараас авч байгаа юу хийж хэрэгжүүлэх ажил дээр бас нэг эртнээс одоо саналуудаа аваад бас нэг олон ажил төлөвлөхгүйгээр өөртөө бас нэг бодлого гаргаад тэрнийхээ дагуу саналаа аваад явбал арай үр дүнтэй байдгийг шүү гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За тамгын даргын хувьд одоо ажил хийхэд тэр байна. Танаа төсөв бол нэмэгдсэн байлээ. 1.2 тэрбум гэдэг чинь би бол яг ер нь бас энэ ажиллаараа яваад яг юу болж би голцоо Нярмын ажлыг шалгасан. Яасан гэхээр Нярмууд маань анхан шатнаас бид нэр баримт бүрдүүлж эхэлдэг. Анхан шатны баримт зөв бүрдэж анхан шатн дээр бүх юм зэгцтэй байвал манай сумын санхүүгийн үйл ажиллагаа сайн байна л гэсэн. Энэ утгаараа Нярмуудыг голцсон сая юу яалаа заавар зөвлөгөө өглөө. Энэ дотроос би бүр тухайлан хэлэх юм бол одоо сургуулийн Нярм жолоонд сайхан санаачлагтай сайхан ажиллаж байна. За манай тамгын газрын Нярм оюун хэрэгж сайхан ажиллаж байна. Ер нь бол хуучин миний үлдээсэн яг тэр ажил яг сайхан ингээ явж бүр баяжаад ороод ирсэн нь бол нэг талархууштай байлаа шүү. Энийг бол тэмдэглэн хэлье. Ялангуяа ерөнхий улсын сургууль дээр бүр санаачлагаар аюу шинээр хийгээд тэр нь одоо ингээд бас бусдад ингээ үлгэр дуурайж болохоор ийм үйл ажиллагаа явуулж байна гэж харлаа шүү. За тогтмолчод бүр сайхан болцсон байлээ. Бүр улам баяжаад ингээ явж байгаа нь аюу сайхан санагдсан.